Булган аймгийн Хангал сум. Богд хаан Монгол улсын үед халахын Түшээдхан аймгийн Эрдэнэдайчин вангийн хошинд хариалагдж байсан бөгөөд 1924 онд Хангал сум байгуулагдсан түүхтэй. Хангал сум нь Монгол орны төв хэсгийг хангаан уулархаг бүсэд хамаардаг 165,600 га газар нутагтай. Далайн түвшнээс дээш 800-аас 2,000 метрт өргөгдөн оршдог. Булган аймгийн төвөөс 110 км зайд байрлаж, хойд болон баруун талаараа Булган аймгийн Сэлэнг сум, урд талаараа Орхон аймгийн Жаргаланд Баян өндөр сум, зүүн талаараа Сэлэнг аймгийн Баран бүрэн сумтай хиллэн оршиж байна. Сүртө, урт, хонгор өндөр, ялгант гэсэн дөрвөн багийн 1552 өрхөө, 4463 хүн ам, 581 малчин өрхтэй, 88,988 толгой малтай. Булган аймгийн 16 сумаас газар нутгийн хэмжээгээр 13 дугаарт, хүн амын тоогоор 3 дугаарт ордог сум юм. Сумын нутаг дэвсгэр нь уулгөвөө толгод бүхий тал хэр буюу мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал эрхлэхэд дэн тохиромжтой. Газар тариалангийн 1315 га газар талбайг эргэлтэнд оруулж, тариалангийн зориулалттай талбайн 90% ашиглаж байна. Хангал сумын нутагт Эрдэнэт уул орших бөгөөд 1976 онд Тэсмэл бүдээний Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, түүнийг түшиглэн Орхон аймаг байгуулагдсан түүхтэй.